Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. За эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-8 болохоор даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх хугацаанд өвчний түүхэнд бичигдсэн эмнэлгийн хэрэгслийн зардлыг даатгуулагчаас өөрөөс нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишг үнээр тооцож даатгуулагчид буцаан олгох ийм заалт байгаа. Энэ болохоор эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн эрүүл мэндийн байгууллагын эрх үүрэгт тусгагдсан ийм заалт байгаа. За эрүүл мэндийн даатгалын шинжилгээ хүрээнд болохоор эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн 03 дугаар тогтоолоор тэр оншин хамааралтай бүлгийн жагсаалт өртгийн жингээ бол шинжилэн баталсан байгаа. За энэ шинжилэн баталсан тогтоолоор болохоор иргэн маань өөрөө хэдэн төгрөгийн хамтын төлбөрийг төлөх талаар бол тодорхой тусгаад өгсөн байна. За мөн хэвтүүлэн эмчлэх хугацаанд иргэн маань өөрийнхөө хүсэлтээр нэмэлт үйлчилгээ авч байгаа тохиолдолд за тэр тухайн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн нэмэлт үйлчилгээнийхээ төлбөрийг өөрөө хүссэн нэмэлт үйлчилгээнийхээ төлбөрийг иргэн 100% өөрөө хариуцсан төлөхөөр ийм зохицуулалт хийгдсэн байна.